За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр цөмөрөө 5-6 хичээлийнхаа хоёр дахь хичээлийг үзэх гэж байна. За тэгэхээр энэхүү хичээл дээрээ цөмөрөө 2-ын тоо руу хувирж болдог мастер тоо болох 11-ийн тооныхаа талаарх мэдээлэл болон үндсэн гүн ойлголтуудыг хүлээж авч мэдэх болцгооноо. За тэгэхээр 11-ийн тоо гэдэг маань өөрөөр хэлэхээр master number гэж хэлдэг байгаа. Яагаад гэхээр ерөөсөө жирийн тоо биш, энэ бол ингээд хаалганы энерги гэж авч үздэг. Яагаад гэхээр дотоод ертөнц нээгддэг, тэгээд гаднах ертөнц идэвхждэг гэдэг утгатай юм байна. Сонирхолтой байгааз би тэгэхээр бидний дотоод ертөнц нээгдээд гадаад ертөнц идэвхжээд ахна шүү дээ. За тэгэхээр яг ийм мастер тоод ямар тоонууд багтдаг вэ гэхээр 11, 22, 33 гэдг нь багтнаа. Яагаад гэхээр 2 ижил тоо давхцах үед энерги огцом өсдөг. Тэгэхээр цөмөр ингээд ойлголоо тийм ээ. 11, 22, 33 гэдэг тоонууд цөмөрө харах юм бол эсвэл 11, 22 гэдэг өдрүүдэд хүмүүс маань төрсөн байх юм бол ер нь 11, 22 гэдэг тоонууд 33 тоонууд байхаараа энерги огцом өсдөг юм байна гэж цөмөрөө ойлгоцгоно. За тэгэхээр өнөөдөр цөмөрөө 11-ийн тооныхоо бэлэгдлийг, гэрэл сүүдрийг тийм ээ. Тэгээд нэмэлт мэдээллүүдийг, гүнзгий мэдээллүүдийг хүлээж сонирхцгаая. За тэгэхээр нэгдүгээр тийм үү. Хоёр ертөнцийн хоорондох гэрлэн шугам гэж цөмөрөө ойлгоё. Би дэлгэцэн дээр ингээд тавьсан байгаа тийм ээ 11-ийнхаа тоог. Тэгэхээр энэ зүүн талын баг нь байнаагаад энэ зүүн талын баг нь маань бидний мэдрэмж гэсэн үг байхгүй юу? Харин баруун талынх нь болохоор бидний логик. Тэгээд энэ болохоор ингээд энэ хоёрын маань бэлэгдэл болж орж ирж байгаа гэсэн үг. Мэдрэмж ба логик. За тэгэхээр чин бидний зүн совин тэгээд бодит амьдралыг тусгаарлаагүй холбож өгж байгаа энэ хаалга гэж цөмөрөө ойлгоно. Тийм байгаа зү? Энэ чинь ингээд зүн совин тийм үү? Тэгэнгүүт энэ чинь ингээд бидний гадаад ертөнц. Тэгээд энэ ингээд хаалга, энэ хаалгаж энэ хоёроо холбож өгж байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр 11-тэй өдрүүд тийм ээ ямар байдгүй, ямар энерги уулан татдаггүй гэхээр бидний бас эрчим ингээд цэвэрхэн байх юм бол тийм үү? Бидний зүүд нойр ингээд хүчтэй яг юм зүв байдаг, үнэн байдаг. Тэгэнгүүтээ яг тэр өдрүүдийн бидний ярваа нэгэн давтамж нэмэгддэг учраас аль нэг зүйл хийж яхад бодож байхад тэр давтамж ихссэн байдаг, энерги тээж яадаг. За тэгээд хосолмол давхцлууд бас ингээд ихсдэг. Нөгөөний бид нар бумеранг гэж ярьдаг штэ. Ингээд бусын юм давхар харагдаад байдаг тийм ээ. Тэгэнгүүтээ далд мэдрэмж бас ингээд айгүй хурц болчдөг. Айгүй хурц. За тэгээд цөмөрөө ингээд сайн ойлголоо тийм ээ. Бид нар яг энэ өдрүүдэд бидний энерги цэвэр ах юм бол ийм гоё энергиудыг бид нар маш зөв, маш цэвэр хүлээж авна гэсэн үг. За тэгэхээр эхлээд ярээ. Мэдрэмжийн тоо гэж байгаа штэ тийм үү? Мэдрэмжийн тоо, мастер мэдрэмж тоонуудаас энэ болохоор хамгийн их сэтгэлийн шинжтэй тоо байхгүй юу? Бидний сэтгэл шин гэдэг тоо. За үндсэн ажилдаг гол функц нь ямар гэдэг юм гэхээр бид нар ингээд юмыг мэдрэх тийм ээ. Тэг юмыг хараад ойлгосноо ингээд дамжуулдаг ийм гоё үндсэн функцтэй юм байна. Бараг шууд нэг үг хэлбэр болохоор ерөөсөл бидний зүн совингийн антен л гэсэн үг. Бид нар ийм гоё антентай ахна штэ. Тэгэхээр ялангуяа 11-тэй ийм тоотой хүмүүс маань, төрсөн хүмүүс маань эсвэл энэ 11-ийн энерги идэвхжсэн ийм үед бид нар ингээд хүний бодлыг яг ингээд уншиж чаддаг ч юм уу тийм үү? Тэгээд цаад утгыг мэдэрдэг. Хүн яагаад тэгж байгааг бараг ингээд хэллээгүй байхад ингээд бид нар ингээд ойлгочдөг.
Тэгээд ингээд дохио тэмдгийг ингээд маш зөвөр ойлгохын тулд тэр зөв дохио тэмдэг ингээд бидэнд ирдэг тийм үү. Тэгээд бүтээл санаа оноонууд маш ихээр сайхан төрдөг. Тэд нэр ингээд ар араасаа хурдан сайхан уурсаж орж ирдэг гэсэн ийм гоё эрчмүүдийг дагуулж орж ирдэг юм байна. Тэгээд бас 11-ийн тоо бол яг ингээд шууд нэг утгаараа удирдахч юусоо биш байхгүй юу. Харин ингээд гадаад ертөнцийг чиглүүлдэг ийм гэрлийн багна гэж цөмөрөө ойлгоно. Яагаад удирдахч биш шүү гэж хэлж байгааны шалтгаан болохоор бид нар дараагаас ингээд ангаар нь 11-ийн биш 1-ийн тоогоо үзнэ. Тэгэхээр 1-ийн тоо өөрөө болохоор ингээд удирдахч тоо байдаг байхгүй юу. Гэтэл 11 гээ ороод ирэхээр удирдахч тоо биш болоод гадаад ертөнцийг чиглүүлдэг гэрлийн багна гэж орж ирдэг юм байна. Тийм учраас яг 1-ийн тоо шигээ би лидер шүү гэж хэлдэггүй гэж ойлгоноо. За тэгээд цөмөрийн тооныхоо хоёр талыг харъя л да тийм ээ. Гэрлийн талууд нь бас юу гэдэг юм бэ гэхээр энэ тооны маань гэрлийн тал маш их мэдрэмж. За тэгээд цаашлаад мэдрэмжээрээ имжлэх тэр чадамж, урлаг, уран бүтээлийн аюул сайхан гоё сэтгэлгээ. Тэгээд амьдралын ингээд талд утгыг ойлгох чадвар, бидний оюун санааны тэр сайхан илрэл, хүнтэй гүн холбогдож чадах авьяас тийм үү. Тэгээд ярваа нэгэн сувгийг, ярваа нэгэн дүрсийг им ойлгох чадвар байдаг. Ийм гоё эрчимтэй байдаг тоо. Тэгээд 11 тоотой хүмүүс байна. За харин тэгвэл цөмөрөө сүүдрийн талын сонирхол доо. Сүүдрийн талд нь юу байна вэ гэхээр нэг талдаа хараа ингээд дотоод ганцаардл үүсгээд байдаг юм жоохон юм сөрөг талдаа. Тэгээд өөрөөсөө ингээд асуух гэдэг би хаана явна гэд. Тэгэхээр энэ ингээд сүүдрийн тал нь баггүй юу? Мэдрэмж нь ингээд хит их орж ирээд бас тэрэндээ ингээд болонгордох. Тэгээд ядрах мэдрэмж төрөх, айдсын мэдрэмж төрөх, өөрийгөө бүр ингээд эргэлзүүлэх, тэгээд заримдаа бүр өөртөө эргэлзэх, давхар ингээд эерэг сүүдл янз бүрийн бодлууд орж ирэхэд байх. Тэгээд бүр хамгийн аюултай нь ингээд нойрны эмзэг байдал хүртэл ингээд үүсгээд идэг ийм нэг талууд бас байдаг байгаа. Тэгэхээр эдрийг бас ингээд хэмжээ хязгаарын зөв ингээд тэнцвэрийг олоод явж явах хэрэгтэй учраас 11-ийн тоотой тийм ээ төрсэн хүмүүс маань их өвчлөн явах хэрэгтэй вэ гэхээр гаднаас ирж байгаа мэдээллийн хэм хэмжээг зөв тохируулаад өөрийнхөө дотоод ертөнц рүүгээ ингээд бас тийм лимиттэй дуурдаг байх хэрэгтэй. Нэгсэнд дотоод руугаас ингээд өдрийн 100 өдрийн ингээд 5 цаг шууд дотоод ертөнцтэй битэн амьдраа гэсэн үг байхгүй юу? Өдрийн 3 цаг дотоод ертөнцтэй амьдраад, өдрийн 3 цаг гадаад ертөнцтэйгээ амьдраад, тэгээд дараа нь хослуулж амьдраад, тэнцвэрийг барьж амьдрахгүй бол хит их дутагшоо ороод бодолтой автаад өдрийн бараг 5-6 цагийг дотроо өнгөрөөгд байвал шууд эргэлзээ, айдас тэгээд мэдрэмжийн юм гажуудал, тэгээд нойрны асуудлууд ихснэ гэсэн үг байхгүй юу? За цөмөрөө арай бол илүү гүнзгий тайлбарлая. Гүнзгий мэдээлэл рүү оръё. За тэгэхээр энэ дээр болохоор юу багтдаг гэхээр бид ингээ харж байгаа бол 11 гэсэн тоо байна тийм үү? Гэхдээ тоон зурхаад бид нар чинь тоогоо дандаа нэмж хасааж илүү дутуу хаана тутсан байна, хаана илүү ангир тооцоолдог. Тэгэхээр 11-ийн тоогоо цөмөрөө энэ дунд нь нэмэх тэмдэг бай гэж бодоод нэг дээр нэмэх нэг дээр нэмдэг нэг тэнцүү 2 гэж буулгаад 2 нь яах вэ гэхээр 11-ийн маш зэрэг дугаар болж хувирдаг байгаа. Тэгэхээр энэ болохоор дотроо 2-ын тооны энергийг гүн энерги гэж тээж авдаг гэсэн үг. За үүнд ямар энергиуд хамрагддаг вэ гэхээр эмзэг байдал тийм үү? Тэгээд дэмжих энерги. За маш нягт мэдрэмж. Тэгээ бусдаа түншлэх, тэгээд тэнцвэр барих гэдэг ийм хүчрэг энергиуд орж ирдэг байгаа. Ялангуяа энэ 11 гэдэг энергитэй хоёр руу орж ирээд хосын энергийг хүчтэй дагуулж чаддаг,
хамтрагч те сэтгэлийн хамтрагчаа бас ингэж олж чаддаг, бусад олж өгч чаддаг ийм гоё эрчмүүдийг тээдэг юм энерги байгаа. Хэдийгээр одоо энэ тоон төрсэн хүмүүс маань амьдралдаа ингээ ганцаараа айгүй мундаг явж чаддаг ч гэлээ. Яг жинхэнэ одоо дотоод чадамж нь хин нэгнтэй хамт ингээ холбогдсон байхаар илүү их эрчимждэг бас юм чухал талууд байдаг. Сонирхолтой байгаа тийм. Нэг үгээр болохоор ингээд хичнээн ингээд та өөрөө тэгээ 11 төрсөн ч гэсэн дотроо би өөрөө лидер гэж бодсон ч гэсэн та нэг хүнтэй хамтрахад одоо сэтгэлийн хамтрагч болоход таны бүтээмж хэд дахин ихсдэг гэсэн үг баггүй юу? Одоо энгийнээр тайлбарлах юм бол. За тэгээд гол зүйл нь юу вэ гэхээр 11-ийн тооны гол зүйл нь авьяас нь хараа мэдрэх авьяастай байдаг байгаа. Тэгээд үндсэн даалгавар нь штэ юмыг тэнцвэржүүлэхэд оршдог байгаа шүү. За тэгээд одоо маш нийтлэг нэг энерги байдаг тийм ээ, цөмөрөө 11 гэсэн цаг хараад байдаг. За яг одоо болчлоо 11. За тэгэхээр бид нэг бүгд үүнийг анзаардаг тийм ээ. Энэ л хоор ийм нэг давтамжийн хөдөлгөөн баггүй юу? Давтамж одоо ингээд нэг байрнаас нөгөөрөө шилжиж байгаа юм шилжилт юм байгаа. Тэгээд бидний бодлын одоо ийм гүн давхцал нэгсэндээ давталт буюу одоо мессеж байхгүй юу? Тэ нэгэндээ хүргэж байгаа захиа нь дахин давтагдж байгаа гэдэг энэ хоёрын хоорондох одоо энерги гэсэн үг. Тэгэхээр одоо цөмөр энийг ингээд код гэж ойлгоно шүү дээ. За нэг код нэгдлээ. Яг ийм хоёр талтай ижил тийм ээ. Одоо ийм давтамжтай нэг зүйл болчлоо гэж цөмөр ойлгоно. Хаанаас ямар мэдээлэл ирчихв? Одоо бас хүслээ хэлж болох юм байна штэ гэдэг ийм гоё мэдээллүүд, энергиуд байгаа шүү. За тэгэхээр цөмөрийг 11 гэдээ харах юм бол яг тухайн үед байгаа юу болов гэдэг тэр одоо мэдрэмжийг ашиглах хэрэгтэй гэсэн үг. Хаана юу болчих вэ? Хаана юу харагдаж байна гэдгийг харна. Ганцхан 11 гэсэн тоогоо хараад өнгөрөх биш. Яг энэ тоог харсан үед чинь өөр давхцсан юу болж байгааг ажиглаж байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээд нөгөө нэг зүйл нь болохоор энэ үед цөмөрөө хүслийн энерги бас ингэж ашиглах хэрэгтэй. Айгүй гоё ингэж хүслээ айгүй хурдан шивнэх хэрэгтэй байхгүй өөрөө өөртөө. За тэгээд нэгсэндээ хамгийн гол чухал зүйлүүдээ хэллээ. Тэгээд 11-ийн тоог зөв ашиглахыг хийвэл цөмөрөө 11 одоо нөгөө нэг 11 минутын турш айгүй гоё чив чимээгүй орчинд бясалгал хийх. Тэгээд 11 минутын дотор айгүй гоё тийм зөнгөө мэдрэх, зүн совингоо ингэж мэдрэх, зүүд нойроо эргэн харж санаж тэр зүүд нойр маань юу хэлсэн бол гэж бодох тийм үү? Авшгаа дээрээс нь дахиад 11 минутын турш юм гоё бодох, чимэглэх, гоё бичиж гоё зураад ингэж энэ энергиудыг гоё идэвхжүүлж болно. Өшөө дээрээс нь бас нэг айгүй гоё тийм энерги байдаг. Ямар энерги байдггүй гэхээр одоо яг энэ тоон зурхаад тийм ээ бид нар ингээд хостойгоо ингээд жоохон таарамжгүй болсон үедээ яг юм 11 гэсэн үед хостойгоо эвлэрхийг хүсэх ийм нэг үйлдэл хийвэл бас ингэж ээлтэй байдаг байгаа шүү. За тэгээд 11 гэсэн цаг харах юм бол яг 11 гэсэн тухайн үе цаг мөчид бид нарт орж ирж байгаа хамгийн ихний мэдрэмжийг цөмөрөө энэ зөв мэдрэмж шүү гэж хүлээн авах хэрэгтэй байгаа гэж зөвлөмөр байна. За тэгэхээр одоо цөмөрөө тийм ээ бараг танилаа штэ 11 гэдэг чинь одоо хүчтэй тоо гэхээс бараг илүүтэйгээр айгүй гой тунгалаг энерги болж таарч байгаа зү. Яг одоо тийм ингээд үүд нээж байгаа одоо гой гэрлийн шугам болж ийн удирдамж байна тийм үү, мэдрэмжийн код байна, хаалга нээж байгаа тийм ийм гой энергиг өгж байгаа ийм гой дэд одоо мастер тоог цөмөрөө өнөөдөр мэдээж ойлголоо. За ингээд 11-ийнхаа өдөр ийм сайхан мэдээллийгээ та бүхэндээ хүргэж мэдээллээсээ хуваалцлаа. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр
Дараа 7 хоногт дараагийнхаа тоогоор иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.